байдлуудаа шүү. За энэ ийм байна. Энэ батарейноор машиныхаа гол батарейд орж байгаа. За тэгээ юу хийж чаддаг гэхээр машины нөгөө нэг хугацааны явах хугацааг бид нар 40-оор ихсэж байгаа. Уг машин өөрөө 250 км явж ирсэн бол бид нар энийг өөрснөө энийг сонгож өгснөөрөө 330 км явж байгаа. 90 км нэмж явж ирсэн. Яагаад бид нар юм чинь тэгэхээр Европын зах зээл дээр одоо байгаа машинуудаас 150-аас 200 км явж байгаа. Тэгвэл энэ дээр бид нар өөрснөө 130 км нэмээд өгч байгаа. Зах зээл маш ихтэй. Хятадын зах зээл дээр юу ихтэй вэ гэхээр EKG гэж юм байдаг. Энэ EKG ямар зорилттой гэхээр хятадын засгийн газар нөгөө нэг субсиди гэж байдаг. Тэрийн өгөхдөө энэ 0.2 5 мөн 0.3-аас доош байж машин борлуулалтын мөнгөнд үүдэлж өгдөг. Тэгээд бид нар хятад энийг үнэхээр хийж чадахгүй